Эхний мэдээг хүргэе. Үндсэн хуулийн цэцээс сонгуулийн хуулийн 72-ийн 1-р зүйл үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг гаргасан. За энэ заалтад сонгогч нь мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг саналын хуудсан дээр дугуулаагүй бол санал хүчингүй болох зохицуулалт туссан байдаг. Тэгвэл улсын хурал дээр цэцгийн дүгнэлтийг хүлээн авах хэсэг тал дээр маргаан үүслээ. Иймээс тус асуудлыг 7 хоногийн хугацаанд хойшлуулж намын бүлгүүдэд саналаа нэгтгэх хугацаа өгсөн юм. За мандатын тоотой тэнцүү санал дугуулах нь үндсэн хууль зөрчөөгүй хэмээн 1993 2007 онуудад үндсэн хуулийн цэц гаргаж байсан бол энэ онд үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг гаргаад байна. За хэрвээ сонгогчид мандатын тоотой тэнцүү сонголт хийхгүй мандатын тооноос дотогш хэдэн ч хүнийг дугуулах боломжтой болвол одоо мөрдөгдөж байгаа томсгосон тойргийн системээ эргэж харах нөхцөл үүсч жижигсэгсэн мажистор системээр сонгуулийг зохион байгуулах нөхцөл харагдаж байгаа юм а. Бага мандатын тоогоор дугуулахгүй байна гэж үзэх юм бол эмэгтэйчүүдэд улам их эрсдэлтэй болох учраас цэцгийн энэ шийдвэрийг дэмжихгүй байгаагаа илэрхийлье. Үнэхээр энэ хүний сонгох эрхэнд нь тулгуурласан зөв шийдвэр гаргасан биш дүгнэлт. Хүлээж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа гэдгээ хэлье. Нэгдүгээр төрийн байгуулалтын байнгын хороо, за мэргэжлийн байнгын хороо бол хууль зүйн байнгын хороо хүлээж авахгүй байх нь зүйтэй гэсэн ийм санал дүгнэлтийг гаргасан. Хүний сонгосон саналыг хүчингүй болох эрх байж болохгүй. Машинаар тоолсон, гараар тоолсон тоо зөрдөг гэдэг ийм хямрал руу оруулах нөхцөл үүсэх үедээ гэдэг болгоомжлолыг бас энэ судлаачид бас бидэнд сануулж хэлж илээ. 126-ыг сонгохгүй миний сонгох хэрэг бол би энэ 3 хүнийг л сонгомоор байна гэдэг. Их хурл 3 хүнтэй л байх ёстой гэдэг нь бас нэг болохгүй дээ шиг л юм шиг. Тэгэхээр энэ талаасаа бодоод бид нар цэцгийн дүгнэлтийг хүлээж авах нь тийм зөв биш байхаа л гэж байр суурь илэрхийлж байна. Одоо тэгээ альч тойрог дээрээс хамгийн их мөнгөтэй хүн сонгогддог болох нь шүү дээ. За хэрвээ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг улсын хурлаар хүлээн авбал сонгуулиар 10 мандаттай тойрогт нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн их санал авсан эхний 10 хүн сонгогдно гэсэн үг. За гэхдээ эхний 10-т л орсон бол 100 мянган хүний саналаарч 1000 хүний саналаарч адилхан улсын хурлын гишүүнээр сонгогдох боломж нээлттэй болно гэсэн үг юм а. Иймээс цэцгийн дээрх дүгнэлтээр санал хураахын тулд гишүүд дор бүрнээ сайтар мэдээлэл судалгаатай байх шаардлагатай гэж үзэн хойшлууллаа.